Эрхэм хөдөд ахын дүүс ан нөхөд хамаатан садан хайртай ээжүүдээ. Сэтгэлийн ичээр гэрэлтсэн энэ сайхан өдөр та бүхнийхээ амар амгалан тань айлтан мэдчилье. Өнөөдөр бид нэгэн эрхэм энэрэнгүй хайр хадамжаараа гэр бүлээ дүүргэж үр хүүхдүүдээ ээжийн үнэт сургаалаар хүмүүжүүлсэн Эрдэнэ төгсийн бэр цэцгийнхээ алдар тэхийн одонгийн баярт найранд хорон цулаад байна. Эхийн сэтгэл эх орны хөрс шоошиг гүн ээжийн хайр энэ дэлхийн хамгийн ариун зүйл билээ. Монгол төрийн дээд шанг болох алдар дэлхийн одон хүртэн гэлэг бол зөвхөн одон хөвгөл төрөөсний шагнал бус. Үр хүүхдүүдээ зөвхөн одон хөгжүүлсэн гэр бүлтэй хариуцлага эх орондоо бахархад нэмж яваа ээжийн гараа юм аа. Энэ сайхан ояатай халамжлалт ээж Эрдэнэ төгсийн бэр цэцгийнхээ нэр төрийн энэ баяр хөөрчд та бүхэндээ хүрцэн гэсэн тань баярлалаа хэмээн хэлмээр байна. Монгол найрын өнгө төрхийг тодорхойлдог зүйл бол утгийн дуу морин хуурын аян гэх. Морин хуурын уянгад ишигтэй хослон ишиглэх утгийн дуу өнөөдрийн найрыг маань олон утга уянг төгс болох юм аа. Морин хуурч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан батнасан утгийн дуу чирооч түмэн жаргал нарын гаан нэгэр найрын хомроо хүндэтгэн гурья. За амархан сайн байцгаана уу, та бүхэн сайхан цуцгааж байна уу. За юуны өмнөхөө ёслол үндэтгэлийн үйл ажиллагаа алдар тэхийн одонгийн медалар найранд хүрэлцэн ирсэн эрхэм модон зочид элэг нэгт Монгол ахын дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн алуун мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр бол харгын тооллын 2025 оны 6 дугаар сарын 11 элгийн тооллын 10 дугаар жарны элдв эрдэнэ хэмээгч модон могоо жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлэгдсэн өдөр үлээ. Энэхүү бэлэгдсэн өдөр алдар тэхийн 2 дугаар удаагийн медалар найраа хийж байгаа эрхэм бэр цэцэг дандаан алж жаргал эрүүлэн энэ хорвогийн хамгийн сайн сайн мөхний бүсэн өрөөгөөд ашид үрд мөхөх аман өрөөлөн хайрлая. 나나는 징케테 자나 징케테 남불 합강 들게 문궁 아이가 두른 소강이 밀들 조딩 금발조가 마마 이루어지기 신비제 제 금무치 우르친 드로세 버터슨 덥신 상들 기맹 사른 산이 사tum 후대 저들인 산이 은중 후대 은어들너들이 고고무르 금무치 우르친 도강을 지ging 덥신 상들 기맹 айсад хандуус аавэ жавмарат ашгийн газрын хамтан найснагтан хөрөнгөж хөрөнгөлөөда алдар тэхийн удаагийн хон цайлах медалар нарыг хийж байгаа эрхэм таавн аавэжтэй ачлалтай дүүнэртэй хүндлэлтэй дөрөв станертэй дүнмолтон хүндэтэй тайраад ирэхэд надаа шиг дүүрэн жаргал тавцаанд бодог шиг ариун жаргалтай ангумурд надаа шиг роосон даш хажуураас мочиг зүрээсэн цэцгэж төвийг нутгийн хамбал үрэн танихгүй өнөрөдгөн үрээгийн танихгүй хордон тайван соохтя сургэрдэм сансан бэлдэгсэн мэдэж хорон хонорон хотоон дүргэж үрэмэрний хан хордыг үзэж үр хүүхдүүдийн сайхныг үзээд харуулж хөрсгүйсэж хатарч уршгүй билчээртэй дээшлэн жаргаж дэвжин жаргаж хүмүүжин жаргаж хүндлэгдэн жаргаж ангөрөөс нь уулаар дүүрэн адууман талаар дүүрэн айрга тэрэн гэрээ дүүрэн ардуулсан жаргалаар дүүрэн найрын газар дуутай наадын газар хөгжөөнтэй сурах эрдэмтэй судлах ухаантай баярлах наадам багтах жаргалтай баярын мөнгөний өнгөрсдөлтэй шавьлаач оройгоор өргөж хээгарн хэрэгж онгондон дэвчиж олон үедээ мандаж орс өрнөд чиж
бүтээсэн хөдөлмөрөөрөө баатрын брэнд хүрч ажилласан амжилт даран алдран эндэр тарж инх төр мөнх настай дудаа нусаж ухаантай сайхан амьдарч элгээрэн инх сайхан жарган төрлөөрөө төвшин сайхан өрсгийн үлзийтэй сайхан өрөөгийг өөдөөд дэш дэвшүүлэн марж байдаг яа хураа заавдраа сайхан хураалцгаая хураа таавхэндан авиас үси тансаг сайхан жаргал бүси айсаатай юм суяв амьдрал сайтай чинээд яв үгүй дутугаан гүйцэж өмсөж зүхэрэл би яв эдийн сайныг гэж эдийн сайныг зоглож зүүнээс струутай тэнгэрдэж тодгон гомдоор цоцсон жаргалын гатын ширэнэ хамгаалгаа гэж ирөө энэ дүүчсэн миний өсөн сүний тодорхой их шиг нэг хоораран нөөний зинхэр хатгарья мэртинэ За маш их баярлалаа та бүхэндээ эрүүл энгийн нуруугийн хамгийн сайн цаг мөнгөний хүсэн яриа. Найрны маань гол эзэн Бэлцгийн маань хадамжид хань амьдралынх нь төшиг тулгуур болсон өрхийн тэргүүн Баатар Эрдэнэгийн бүгдээрээ хүндтгэн тайзнаварч өнөөдрийн найр Цэнгэлийг маань албан ёсоор нээж улам цогөлдржүүлж өгнө үү хэмээн хүндтгэн өрье. Бидээсрэг өнөөдрийн энэ баяр Цэнгэлийг маань үүсгэж Надар дэлхийн одрог авахд маань нэлээд голлох үүрэг гүйцэтгэсэн хүн бол мэдээж манай Баатар Эрдэнэ байгаа. За ингээд бүгдээрээ нэчгсэн сайхан халуун алгасчлаар өгтөө авцгаая. Нэг цаасаа бацхан оо бүгдээ юу жоо ярих урлаг таарууг ойлгоорой гэдэг шиг үгээ хараад тийчээ. За энэ газар хорон цугласан миний хайртай аав ээж ах дүүс хамаатан садан төрөл төрөсөд ах эгч нар эхнэрийн манай ажлын газрын хамт олон найз нөхдүүдтэй мөн дүүнэртэй тий энэ өрөө минь төрье. Бидний гэр бүлийн баяр төчийг хуваалцахаар хүндэт цаг зав гарна зорин ирсэн та бүгдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд зал дүүрэн хайртай хүмүүсээ нэг дор харах үнэхээр гоё юм.
Би энэ өдөр бас шинийн 15-ны бэлэгцэн өдөр бурхан багшийн их түүцийн өдөр тохиож байгаад бас мөн бэлгшээж байна. Тэгээд тэгтээ 12 жилийн өмнө тийм одоо самар харагдаж байна уу? Яах би гэр бүлийн бэрц рүүгээ чамчж байсан. Яг энэ өдөр зүгээр яг хий гэж энэ өдрийг сонгоогүй. Одоо бид тэр чинь 92 оны усан бичлэгтэнгүүд тэгээд энэ өдөр сайн өдөр гэж би сонсоод энэ өдөр хийх болсон. Тэр өдөр нь өнөө өглөө альбом авах чагаад би энэ юг олсон. Тэр хайрын дүүхийн альбом байдаг. Тэндээс хараад бүр аюу хөө бэлгшээсэн. 6 сарын 11-ний өдөр 12 жилийн өмнө танилцсан байна. Тэгээд тэр өдөр одоо энэ хайртай хүмүүсээ нэг дор цуглуулад ингээд найраа ингээд сууж ин гэж үнээр төсөөлөөгүй явсан байна. За ингээд миний бодлоор нэг үг хэлмээр байна. Миний бодлоор ертөнцийн 3 баян биш 4 баян байдаг гэж би боддог. Тэр нь юу вэ гэхээр эд хөрөг адаг баян, үр хөвгөд дунд баян, эрдэм ном дээд баян, эрүүл мэнд ихэн баян болов гэж боддог юм аа. Тэгээ ингээд их хөрөг хамтдаа марцгахыг бол усан дөрөнгөрөөсэй гээд ихний онгойг авахыг хүсэж байна. Hooray! За ингээд бид хамтдаа ихний онгой сайхан өргөцгөөё. Та бүхэн сая анзаарсан болоод бэлэгц рүү анзаарсан болоод ийм хөргөн байж магадгүй юм уу гэснээс шигцсэн байж хамгийн анх. За 2013 оны 6 сарын 11-ний өдөр. За тэгээд ийм сайхан их нэртэй болж дөрвөн сайхан үрийн зулаа өндөрлсөн энэхүү сайхан гэр бүлтэй бүгдээрээ хамтдаа баяр хүргэе. Баярлалаа та бүхэндээ. За одоо та бүхэн маань энэхүү сайхан дэлгэц рүү анхаарлаа хандуулж манай өнөөдрийн эрхэм нарийн маань эцдийн маань бэлтгэсэн видеог бүгдээр хамтдаа үзцгээе. Сайн байцгаана уу. Баатар Эрдэнэ Бэрцгийн гэр бүлийн одонгийн найранд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд Баатар Эрдэнэ Бэрцэг гэр бүлийн одоо хайрын түүх болон манай гэр бүлийн товчхон түүхийг сонсноо. Одонгийн эзэн одоо манай том охин Бэрцгийн ээж байна. Манай охин ч одоо 1992 оны 10 сарын 1-нд төрсөн. Жохон бахтай их тийм сэргэлэн цаваа ир шүүддүү тийм хүүхэд байсан. Хөлд ороод ер нь ой хүрэх бахтай хөлд орсон. Нэг 10 сар гарантай хөлд орсон. Тэгээд ой хүрдэг яг төрсөн өдрийн нэг насны төрсөн өдрөө тэмдэглэж хахад бүр гүйжсэн тийм хитрхийн нөгөө юм хөдөлгөөнтэй ч юм уу тийм хүүхэд байсан. За би Баатар Эрдэнэ аав Осын Мямба гэж хүн байна. Төв аймаг Мөнгөн мөцсөн байна. За би Баатар Эрдэнэ ээж Гомбын Боён гişг гэдэг хүн байна. Тэгээд хүний ихэнх мэрэгчлээ. Миний ууган хүү Баатар Эрдэнэ. Тэгээд одоо сайхан гэр бүл болоод ингээд 4 хүүхэдтэй аз жаргалтай өнөөдөр сайхан амьдарч байна. Бэрцгийн бага ангийн багш боловсролын тэргүүний ажилтнанд Цэвэлсэрэн гэдэг багш байна. Манай бэрээ бол бага ангида Сэлэнг аймгийн Мандал сумын 3 дугаар сургуульд 1999-с 2003 он хүртэл сурч ирсэн. За сайн байцгаана уу. За энэ сайхан өдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Бэрцгийн багын найзууд нь байна. Намайг Саран Гэрэл гэдэг. Би Бэрцгийн бүр багын
7 настайгаас эхэлж найзалсан байрных нь найз нь байна. Намайг Хонгор Зул гэдэг бэр цэцгийн багаанаас. Манай хэд ихэнх нэг анги. Өрнөх гэдэг охин битээр бол энэ нийтийн дээдлийн анги. Тэгтээ сүүлд хожуу 14 настайгаас эхэлж найзалсан. Багын 10 жилийн дурсамжийн хамгийн нандин мөчүүдэд хамт тулсан найз байгаа. Одоо ингээд насан туршийн гарын 5 6 орнд батгал найзуудын нэг. Логсрон гэдэг өөртөө бэрэж мэлэгдээ бид хэд орч ирлээ. Тэгээ орж ирснээс нь оошлол найзлал явж байна да. За намайг Эрдэнэжилүүн гэдэг. Би бүр хагаас найзсан. Бараг цэцэрлэгтээ цуг ингээд явсан гэр бүлийн найзууд. Манай их нарын бас найз бид хэд ч одоо цуг бэлэгдээ бие сургуульд цуг суралцаад 3 дахь жилдээ ер нь бол өөр анги байсан гэсэн яг цэцэрлэгээсээ бэлэгдээ бие сургуульд орж ирээд 4 ангиасаа ороод бид хэд ер нь бол цуг ингээд нэг ангид ороод өдийг хүртэл ингээд сайхан найзлаа явж байна. Цэцэрлэгт байхад сургууль бага ангид байхдаа ингээд хашаан дээр үрэл одоо манай тэнд нэг яашлын юм нэлээ өргөндөө юм хашаад хашаан дээр үргүүгээд бид нарт ерөөсөө олддоггүй тийм хөхтэйсэн. Тэгээд төрөл бүрийн авьяастай урлаг талдаа ч гэсэн спорт талдаа ч гэсэн юмар оролддог тийм хөхтэйсэн. Манай бэр цэцэг маш их ийм авьяастай. За сакс тоглоно, хөл бөмбөг зөв юу л бол юу тоглоно. Жохон л дүр өгчүүл бол тэгэл бүгдийг хийгээ явцдаг. За ингээд манай бэр цэцэг бол сурталчилгаах хугацаанд ангийн тэрбүүний сурагч байсан. Дуулуул дуулцдаг, бүжиглүүл бүжиглждэг, уран уншлагаар шүлэг уншдаг тийм сайн охин байсан. Бид хэдийн бас нэг амар хөвгөлтэй юм байдаг. Тэр хөвгөлтэй бүр зураг болоо үлдсэн байгаа. Манай бэрээ нөгөө гоо охин гэдэг Сэлэн аймгийн мандал сумд гоо охин болоод тэгээ цаачин гоо охинд болоод нөгөө шагнал байранд орсон байна гэд. Тэгээ бид нэг ундаа авах гад манай нэг өрнөг бид өрөө ийшээ гүүгээ авсан байсан утас дуурайд цаачин шагналаа авах гэж ингээд бид дөрүүлээ хөсөлдөж явж байгаад өнгөрч унаад бид дөрөө өвдөг ингээд цоорцсон. Дөрүүлээ тэгээ бэрээ амар гангаа бид дөрөв хажууд нь өвдгийн цаараа хувц мос нүрэгсэн шороо олсон цаараа гэж. Тэрийг бодохоор амар инээдтэй санагдаад байдаг. Манай анги бол бүжгийн чаачаа хамтлаг гэж байсан. Чаачаа хамтлагийн нэг гишүүн сургуульдаа бол 2 удаа төрүүлж исэн бүжгээрээ. Дараа нь 4-р ангид байхдаа байлдан дагуулагч гэдэг бас бүжгийн хамтлагт бүжиглэж хамтлагаараа манайх бас сургуулийн аварга анги болж исэн. За тэгээд манай ангийн 1-р ангиас 4-р анги төгсдөл суралцж исэн үеийнх нь альбом бол энд байдаг. Жил тахтаа ч гэсэн их сурвалж тахтаа ч гэсэн ээж хоёр нь одоо хоёулаа ингээд нөгөө хүүхдтэй одоо зааварчилгаа өгдөг ч юм уу 10 жилд байхаас нь тэгэл их сурвалд орсноос хойш нөгөө зааварчилгаа авах ойлцсон юм уу би өгөхгүй ойлцсон юм уу нэг үдсэн чинь хүүхдээсээ зааварчилгаа авдаг болсон. Манай бэрээ ерөн 10 жилдээ хаанх танилцаж эхэлж байгаа л тийм бие дартсан өөрийнхоороо бид нар ч нөгөө хичээлээ дараад бэрээгийн айгуух орж хоол идэж одоо тэр гой мэмэддэг аав ээж нь байдаг. Тэр ерөн хичээлээ дараад тэдний хөрөгчийн хоослол тэгэл ичдэг байсан. Ер нь бол тэр ерөн хар багын л ерөн тийм юмыг зохион байгуулдаг яг юмны урд байдаг тийм хөхтэйсэн. Үнэхээр хайртай шүү, мундаг шүү, чи үнэхээр төвчээртэй. Нөхрийнхээ хамгийн том төшиг тулгуур нь байгаа шүү гэж хэлмээрээ. 2013 онд анх бэрээвтээр танилцчихсан. Би яг анх 13 онд яг 6 сарын 12-нд чат биччихсэн. Тухайн үед миний чатыг синдэтийг хариу бичиг байхгүй. Тухайн үед тийм их бодог байж талыг сүүлд нэг 2-3 оны дараа хариу биччихсэн. Орчин яасан бол гэж сүүлд нь асуужсэн чинь нэг тэр өдөр их сургуулийнх нь хонхны өр болж таарад тухайд ингээ хариуч чадаагүй юм байл л дээ. Тэгээд 2-3 оны дараа чат хийчихэд анх танилцчихсан. Тэгээд тухайд намайг чат хийжгаад миний фэйсбүүкээр орж харчаад ямар залуу хэлээ гэдээ орж харчаад нэг шүтээсийн их сургуулийн байрны тэнд нэг намайг харж ирсэн гэсэн. Тэгээд тэр залуу байна гэж бодчиход дараа нь хариуцчих байхгүй. Тэгээд тухайд ямар залуу байсан гэж асуух болсон ч ийм хар ийм фото фотологтой ийм бие ирсэн тухайд ийм бэкмэк гой залуу байлаа. Тэгээд ийм бие ирсэн хар фотологтой залуу нэг өснөөсөө гэлт цаглаг залуу ингээл булан тойрол гараад ирсэн гэсэн. Тэгээд тэгэхэд тухайд анх харж ирсэн. Тэгээд яг тэр залуу байна гэд харсан байж ирсэн. Хүү маань одоо
жоохон нуудаг байсан болоо да. Нэг л өдөр хөөх охин дагуулаад ороод ирсэн. Ээж хүн ч одоо тэгээ их балмагддгийм бэлээ. Ер нь их сургууль төгсөнгүүтэл манай хоёр ч бас танилцсан гэл манай бэрэ ч нөгөө найз залууга дагуулж ирж исэн. Тэгээ манай хүргэн ч анх удаа ирчээд явсныхаа хоёр дахь удаа ирэхдээ хөвгтөө ирсэн. Бэрэ нэг амраад ирсэн байсан. Гэртээ өвлийн амралт. Шинэ жилийн амралт болсон байсан. Баатраа тэр үед ажил хийж исэн. Бэрэ төрүүлээд яг нөгөө шинэ жилийн амралтыг ирсэн байсан. Тэгээ Баатраг ирнэ гэж Баатраа өөрөө хэлээгүй. Аминдаа сүрприз ярих гэдэг гэсэн юм билээ л дээ. Тэгээд бид нар ч мдээгүй байсан аахгүй. 12 цаг болохгүй бэрээ нөгөө ажилдаа байсан болохоор ирээд 12 цагийн хүлээгээд унтцсан аахгүй. Тэгээ би тэд гэртээ байжсэн чинь хаалга нүдэд тэд хийм болоо гэж гайхаа онгойлгосон чинь Баатраа хүлдэж өгсөн. Ингэцэн оржсан аахгүй. Үу яасан бэ гэсэн чинь бэрээ бүр гайх ирэх байсан юм уу гэж ирэхгүй л гэж хэлсэн юм байна л да. Утасмцаар хоорондоо ярьсан. Найз нэм том машинтай зүү хараа Улаанбаатар хоёроо ачиж зөөдөг их сургуультай хамт сурж исэн. Зүү харагийн залуу хот руу ачиж зөөч буцахтаа хоосон тэнгүүтээ Баатраа суугаа явчихгүй. Тэгсэн чинь нөгөө замдаа машин нэвдрээд тэгээ өвлийн өвд нөө хүлдэж өгсөн юм орж исэн. Тэгсэн чинь нөө юу сүрприз ярих бүр өөрөө ингэсэн. Бараа тэгж ирэхдээ л нилээ нүүр хагарсан. Эхний удаад бол тэгж нэг сайн юу яаж чадаагүй. Даачгүй аав ээж нь ирж бас бэр гууж тэгээд явсан байгаа. Тэгээд баяр төвшин том хүү маань гарсан. 2015 оны 7 сарын 12-нд баяр төвшин маань төрж ирсэн. Тэгээд наадмарыг зэрэгцээл хамаатнууд цуглдсан зөв ардлын бужигнсан л болж ялаа тийм. Тэгээд анхны хүүхдэр л нэг бэрэг төрх үед нь олыг орж чадаагүй. Тэгээд орё гэдэг үүдэнд нь сууж байгаад бэрээ төрсөн л тоо. Тэгээд би нэг гайгүй зөөвөргүй гэх юм уу те. Тэгээд гайгүй төрсөн. Тэгээд тухайн үед хүүхдтэйгээ уйлж байгаа дуу нэг анх яаж сонсон гэвэл бэрээ шууд нэг төрсөний дараа уцаа бол надад залгасан аахгүй. Би гадаанаас хэмлэхийн гадаа тэгээд залгасан чил шууд нэг баяраа нэг уйлж байгаа ч юм байгаа штэ хүүхдийн тэр сонсож шууд ингээд болоос гойжчихсэн тийм. Баяр төвшинг гаргачаад би яг төрсөн хүн шиг л байсан. Тэгэл яг хүүхдээ цаг нь болохоор нуурайлал аваач хөхүүлээл нөгөө хөхн хагарцсан байсан болохоор ерөөсөө тэгээд яг л би нэг өөрөө төрсөн хүн шиг л тэгэл манай нөхөрөвтэй ч хоёул авсанд оруулаад ингээл ерөөсөө бүх юм ингээл ямар ч гэсэн ихнийхээ хүүхдийг тэг хөгжилтэйгээр ингээд төсөөтэй төрсөн юм шиг л хоёулаа ингээл ерөөсөө усанд оруулна хүүхдээ хандаа аваа өвөө нэг байгаа л би яг нөгөөдгийг ингээл тэрэл тийм байдалтай нөгөө төрөөд олон жилийн дараа би ч гэсэн ерөөсөө ямар ч мэдлэггүй болсон тийм байсан. Баяр төвшин гэж миний хөөрхөн аж хөө хамгийн том те. Оо хэсэрэгдэн хүүхдээ. Энерги нь бол буцалсан хүүхдээ шүү дээ. Нэг ялцсан. Тооны хичээлдээ их сайн. Би бас хүүгээсээ нэг зүйлийг анхаарч харахад эвлүүлдэг тоглоом нь авьяастай юм билэ. Тэгээд тэр чинь 3 настай байлаа. Нөгөө эвлүүлдэг тоглоом авч өгсөн чинь тэрнээс хойш маш олон эвлүүлдэг тоглоом чинь зүгээр уралдаад битээр бардаггүй шүү дээ. Тэгээд ачгүй маань төрүүлээд эвлүүлцдэг. Маш тийм сэргэлдэн энерги нь бэлгсэн хүү байна да. Дараах одоох охин маань болохоор 2017 онд төрж исэн. Баяр цэцэг гэдэг. Охинтой болоо гэхэд бол айгүйх баярлж исэн. Тэгээд хүү төрж байхад манай зүү харгийн аав ээж айгүйх баярлж исэн. Нөгөө хоёр охинтой байсан. Тэгээд анхны хүү мэдлэгэд айгүйх бас баярлж. Эсрэгээр нөгөө охин хоёр дахь хүүхэд маань гарахад манай бага нарын манай аав ээж миний тэрсэн аав ээж баярлахаар айгүйх бас баярлж байсан. Хоёр хүүтэй учраас. За баяр цэцэг болохоор бас л бөө авьяас. За одоо миний охин чинь спортын гимнастикийн улсын авраг. Тэгээд маш бас хөдлөм өөрчиг их сэргэлэн хөөрхөн тийм ач охин бий. 3 дахь хүүхэд маань 2019 онд төрсөн баяр бэлэгт. А баяр бэлэгт бол ер нь тооныхоо хичээл их мундаг болох юм шиг байгаа юм да. Тэгээд одоо дөнгөж бэлтгэл ангид байна. Сургууль дороогүй мөртлөөс 100-ын дотор нэмж хасаад бодоод тэгээ эмээ өвөө хоёроо бас гайхшруулж байгаа. Миний хүү бол үнэхээр гайхалтай бас мундаг хүү ээ. За тэгээд манай охин болохоор 2024 оны 1 сарын 12-нд төрсөн. За ингээд дөрөвтэй болоо, одонгийн болоо баяр юмргээл хүмүүс бас минь төргээл тэгжсэн. Тэгээ хамгийн одонгийн охин жижигхэн хөөрхөн охин гаргаж өгсөн. За тэр охин бодвол баяр үжин гээд баяр үжин маань ерөөсөө ойлгохгүй. Гитлэн цатгалан байвал тэгэл энийгээд явж байна. Тэгээ бүжгэлдэг юм байлээ. Тэгээ одоо 1 сарын 12-нд төрсөн юм шүү дээ. Тэгээ ой гарантай. Тэгсэн мөртлөөс одоо эмээ хоёртоо их бүжгэлж өгдөг шүү дээ. Тэгээ өөрийгөө бол бүжгэж гэн гэж бодоод ингээд явдаг. Тэгээд бас л мандагд бүжгчин болох байх гэж бодож байна. Бирэгийн 4 дахь хүүхэд дээр би яг цуг орсон юм. Тэгэл эд өвдөөл байж хат яа би чинь өдрөө өвдөлтийг мэдрэхгүй болохоор нурууг нь хэлсэн болоод усуулгаад үсээр ингээд ингэжсэн чинь яа бистэ ахиж төрөхгүй гэж хэлсэн байхгүй юу. Зааш манай уу яг цэг тавьсан байна да гэж бац төрөөл өвдөлтөнд намцсан чинь
цацдаг байхад төрчмөрч муухай юм ярьсан. Тэгэхээр бас хоёрдугаар одон авах бас боломжтой юм шиг байна гэж би бас ойлгоод байна шин. Нэгдүгээр одонгоо тий. Одоо ингээ хоёрдугаар одон би юу нь бол ингээ болчихж байгаа юм байна гэж бодсон. Амьдрал дээр яг ингээ харж байгаа би чи юу нас яг хөнгөн хүндгээ ингээд хурдан шийдвэр гаргах гэж юм сэтгэл хөдлөлт өндөртэй тийм хүн баггүй. Манай хүн болохоор намайг ингэж яг дардаг, барьдаг одоо бүх зүйлээр ингээ яг за ингэх хэрэгтэй арай. Тэгстэй ч чи ингээд тэгстэй шүү гэж ингэж яг бүтээний бүх зүйл нь яг балансладаг гэж боддог. За эцэстнээ хэлэхэд дөрөв сайхан хүүхд төрүүлж өсгсөн. Хайртай хандаа маш их баярлалаа. Үргэлж ард минь бат зогсож биднийхээ төлөө бүр бүтээгээ төлөө үргэлж хичээж идэгт хайртай маш их баярлалаа. Тэгээд гэр бүлийнхээ төлөө харин насан туршид хичээх болно. Урлаж гомдсон бол уучлаарай хайргаа. Хайртай шүү. За Баатара бирээ хоёртоо цаашдынхаа ажил үйлс амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. За тэгээд хоёр найзын минь амьдрал улам илүү өргөжин дэвжиж өөдлөж явах болтугай. Тэгээд хамгийн гол нь эрүүл энх байгаарай. Бие биедээ дэмдээ тустай. За миний найзыг бас үргэлж хайрлаж яваарай гэж Баатараатай захиа. За баярлалаа. За өрөөхт маань тэгээд төр төвшин амаа олон тэгээд урт насалж удаан ярих болтугай. Тэгээд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Хүүхдүүдтэй. За тэгээд бэр цэцэгтэй алдарт их болж байгаад нь түүний гэр бүл хань ижил үр хүүхдүүд нь эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. За ингээд алдарт ихийн 2 дугаар одоо авсан найз бэр цэцэгтэй түүний нөхрөл Баатаргийнхаа гэр бүлдээ эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Найзуудын цэвэр нард нь тусал дэмжих юмараа тусалж дэмжинэ. Шөө чадах боломжоор л ер нь дэмжиж туслаа л гэсэн. Ингээд та бүхнийхээ гэр бүлд нь маш их хайртай шүүгээд хэдэн найзуудаас нь мэдлээ дэвшүүлье. Ингээд хааны төгслөө шүү дээ. Тайсан дээр гараад ирнэ гэж бодов. Өдөө гарын бодлоо нэг үзүүлж аваагүй. Сайн байцгаана уу. Та бүхэндээ дэлгэр сайхан зуны мэндийг айлтгая. За, хэм хоёр дөө Баатарын дэцэг хоёрын нэрийн өмнөөс сүмслэн ирсэн эрхэмдэд зочид та бүхэнд эрүүлэн саруу сайхан бүхний хүсье өрөөё. Монгол бүмний минь амны бэлэг, аштын бэлэг оршиж за хоёр хүүхэн дүү маань станыг үрээгээ танихгүй баян үсээ танихгүй дүүрэн сайхан айл өрх болж байна. За тэгээд алдарт ихийн одон нэгдүгээр одон шатаа түнчиг ойрхон байна да хоёроо хичээгээд байна да. Дөрвөн сайхан өрсөн хэлхэн замб тавьд хүмүүний ажлыг дэлгэрүүлсэн бич сайхан эрхмүүд болголтгой. Энийг сайхан дуу захиалсан Баатара аха хүмүүн заяаны үлгийг дуулаад өгөөч гээд. Тэгэхээр хоёулаа хамт дуулъя гэсэн чи тгий гинэ. Тэгээ найзууд нь одоо эргийн тайзан дээр хурж иртэл алга дашна да. Жохоо алга даш болоод байдаг гэсэн шүү. Дуучин Баатараг хүрч байна. Хүрлцэн ирсэн зочид та бүхэндээ зориулан дуулж байгаа юм аа. Өнөө өглөө шууд шийдвэр гаргаслаа л да намайг дуул гээд. Дашнивтай хамтардаг байсан одоо Баатараатай хамтарна. Бид хоёр чинь нэг нутгийнх, нэг дорынх. Тэгээ бас юм хуваасан ч гэсэн бас ойрхон ч юм уу тий. За ингээд та бүхэндээ чиг энэ оройг дөрвөн сайхан үрсэлтэн за мөн бэрээд минь амьдралынх нас жаргалыг өстой бүрэн дүүрэн сайхан амны аштын сайхан өрөөл дүүрэн оршоогоорой. Табан гүрэн шунхайна
хайхэлхэн үсэн аргадастая мутандан эрусда 호등기 수태 얼린 몸 아무리 힘나랑 우뚜뚜 호리 지게 한마리노 아침에 후대기 아무든 두르고 오도마 흔들게 들고나 아치들 타오디를 내기장 오화님의 작들이 웃고는 만명의 세리다 보느라 나 힘으로 훌승나 없는 몸 오구잉 오른다 땅 위에서다 보이는 나들이로 한마음으로 우디기에 보란 어린 기치세 구멍에 사야니 우디기에 노 구멍에 사야니 우디기에 노 Гэтэ энийхэд гайгүй анхны шүү. Баярлалаа тань. За баярлаа. Хөөе ширээнд нь очиж суун суудлаа өгнө алга ташнэстэй. Тэгэхгүй цаашаа бас урлагийн карьер хичээгэж штэ энэ чинь газар байна. Гэтэ хип-хоп рок бол гаргамжууллаа. Одоо ингээд үндэсний дуу руу орж байгаа юм да. Нөгөө бас дахиад зогсчих юм уу чи ширээнд нь хүртэл бас баярлалаа. Та бүгд минь урт насалж удаан жаргаж 100 насаж 6 та алтан таяг тулж олон он цаглаар үргэж бүтэндээ үнтэй сайхан сургаалаа анхаарилж явахын үлзийтэй өрөөлийг хоёр хүүхдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж байна. Манай бэр цэцгийн маань аав Эрдэнэ Төгс ээж чулуун хүү нарыгаан хүндтгэн энэхүү тайзнаа урьж байна.
энэ сайхан ирхэн хүмүүсийн сэтгэлийнх нь бас үгийг сонсъё. За сайхан төшөө бүгдээрээ. За мөн ирхүү тайснаа Баатар Эрдэнэ бэр цэцэг хоёрыг мөн урьж байна. За та бүхэн сайхан тусгаж байна уу? За сайхан танилццгаая. Алдар нэрийг нь ингэ өгүүлээд байна. Бэмба. Осын бэмба. Үнтэй. Баатар наа. Ага та ихэн сэтгэлдээ бүгдээрээ сонсцгоё. За одоо та бүхэн манай хүүгийн одоо хүнд тэгж ирсэн та бүхэнд их баярлалаа. Та бүхэнд эрүүл сайхан мөхний хүсье. Нэрээ энэ тайзан дээрээс та хэдийгээ дандаа таньдаг сайхан хайртай хүмүүсээ харах сайхан байд юм. Бүхий маань хэлснээр. Тэгээ миний хүүхдүүд үрээгээ танихгүй баян. Үрээ танихгүй өнөр болох болтугай гэж хүүхдүүдэд өрөөж байна. Тэгээ би бас хүндэтгээд нэг буриадууд бэлдсэн байгаа. Та нар минь түрээрээ энэ бүх монгол хүмүүсийн мэддэг амнаараа гэдэг дуу чадан ядан дуулнаа дараа нь. За сайн байцгаана уу. Би бэрцэцгийн аав Эрдэнэ төгсгөл дүүгэн байна. Манай би өөрөө айлын манай ах чи гэр бүл 11 үлээ юм байгаа. Тэгээд тэр олон хүүхэдтэй айлын 7 дахь бөөн байгаа. Тэгээд тэрнийг залгаж байгаа юм шиг миний охид чи ингээд дөрөв сайхан дөрүүлээ ингээд тэр баярыг хуваалц гэж ирсэн ах эгч найз нөхөд тэгээд дүүнэртээ энэ хорвоогийн хамгийн сайхан клип сэрэй та бүхэндээ баярлалаа. Сайхан баярлалаа та бүхэнд. За манайхан дүрээрээ тэгээд нөгөө мэрэгжлийн дуучин биш зүгээр дэмжхэн учраас жоохон алдаа мадагтай дуулаад уучлаарай. Хөгжин байхгүй. За энд бас онцгойлон хүрэлцэн ирсэн миний авга нар аавын маань дүүнэр байгаа. Бас Оросын албаны улсаас ирсэн ээжийн маань дүүнэр байгаа. Тэгээд хүүгийнхаа ангийн хүүхдүүдэд багын найзуудад, охиныхоо ангийн хүүхдүүдэд, багын найзуудад одоо хамт ажиллаж байгаа хамт олонд нь энд ирсэн бүхий л хүмүүст аз жаргал хамгийн сайхан мөхний хүсье өрөөгөөд амнаараа гэдэг дуудана. Намхтай болдогтой харагда навтрхан шборио гамнаре намханда зорулахан дурая нахане магансам гамнаре жаргалаши ашларе дуряши гамнаре намханда зорулахан дурая нахане магансам гамнаре өндөрлөө навтартай харайда үрийн борио гамнаре севэр ариухан дурая сэтгэлтэй гансан гамнаре жаргалаши ашларе дуряши гамнаре намханда зорулхан дурая нахане магансам гамнаре элхтэй шулуутай харагда эмнэгхэн борио гамнаре севэр ариухан дурая сэтгэлтэй гансан гамнаре жаргалаши ашларе дуряши гамнаре намханда зорулхан дурая
гахалтай сайхан байна. 나라내만다 해녀다한테 남자도약제배하 나라 해녀다한테 남타린도라하 영배하 우레 하야르 해녀다한테 우르고 도야 그제배하 우르데 하야르 해녀다한테 우빈도라하 영배하. За өнөхөр гахалтай сайхан байна. За энэ сайхан операд ардынхаа дууг дуучсан таньдаа маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн найрын гол эзэн манай Бэрэг гэхэн сэтгэлийг сонсомоор байна. За хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ сайн өдрийн мэндийг та бүхэнд хүргье. За тэгээд яагаад бид энэ дээр гарч ирсэн бэ гэвэл за мэдээж хүүхэдтэй болох амаргүй тий. Хүүхэд пэх бас амаргүй. За хүүхэд гаргах бүр амаргүй. За хүүхдэд гаргасныхаа дараа өсгөж хүмүүлэх бол үнэхээр амаргүй заяа. За яаж гэлэхгүй угаасаа бүгдээрээ мэдчихэж байгаа хэл та. За тэгээд за энэ амаргүй үйлд туслалж дэмждэг хүмүүс бол мэдээж аав ээж нар байдаг. За тэгээд хоёр сайхан аав ээж нар маань амьд сэрүүнгээ бүгдээрээ сайхан ад жаргалтай эрүүл мэнд байгаад маш их талархаж явдаг. Тэгээд дөрвөн хүүхэд өсгөж хүмүүлэхэд тусалж дэмждэг аав ээж нартаа талархаж байна гэдгээ илэрхийлэхэд бид хоёр ингээд хоёр аав ээж нарыгаа урьсан байгаамаа. За хангаа шиг сайхан хоёр аавдаа мөнгөн аяга алт цэнгэр хадаг цагаан эдэдийгээ барьж байна. За хоёр сайхан ээжтэй цэцгийн баглаагаар талархлаа илэрхийлж байна. Цааш ч гэсэн үр хүүхдийг харах энэ их үүсэд маань тусалж дэмжээрэй. За ингээд сайхан ханаалтчлаа байна яа. Ханхаасаар аргагүй болсон бах таа. Бүх хамаатнуудын цуглуулж байгаад ингээд амлалтыг аваад. За баярлалаа. За ингээд хайртай сайхан аав ээжүүд нь ортосоо удаан жил ирсэн мөрөө. Өнөөдөр байна. Хөрөлцөн ирсэн зочдоо бас манай танилцуулж өгнө Баатараагаа урьж байна. Баатараа маань хүрээд ирээрээ таашаага. За тэгээд яс төлөө гоё. Зочдоо танилцуулчих. Нэг хаа. Ингэж хамаа за. За танилцуулга явна. Нэг гоо та. Их хамдруу те. Нэ дүнгэж хэлж байгаа шүү. Зарим билгээ өгөөд тэгж зарим нь явлаа. Зарим хүүхдүүдэд дагаад гараад тэгээ сандраад авах юм ийж одоо. Дүнгэж чинь их шүү. Хотогоо шүү. За. Нэг. За. Орчоо. За. Манай аав нэг хоёр за асар хамаатнууд сууж байгаа ах トゥ нараа сууж байгаа даваад байгаа ах маань хамгийн том ах байгаа Түр аймгийн өгмөр сумын арай том байна шүү за нэг за энэ маань ирсэн байна Цэндмай мамаа нэрсэн байна. Хоёр нэгээс тоо яах вэ зүгээр. За.
За ингээд манай ихсэн маань ирсэн байна. Ламаарч ирсэн байна. Баярлалаа. Инкултаг за ингээд мөнгө заяа батлагч ирсэн байна. За баярлалаа бүгд. За одоо ингээд осолсоос яг хоёр за осолсоос ирсэн хамаатан нэг осын бүрээд баярлалаа. За видео контент за лайв мэдээ. Хавчрч яваад штэ. За ингээд энд болохоор манай бас ах ихснэр маань, найзууд маань ирсэн байна. Ингээд эрдэнэ ах за мантахтаа баярлалаа. Цагаахтаа ах маань босъё. За энд бас онцлог нэг энэ сууд чидгүү. За энэ за цагаахан шиг. Орчин. За манай цогтоотрах бол цахилгаан дамжуул үндсийн сүлжээд Улсад компанид олон жил ажилласан. За одоо автомашины бизнес эрхэлдэг. Миний баш. Одоо энэхүү танхимыг дүүрэхэд гүн тусалцаа үзүүлэхэд одоо өөрийнх нь энэ хүний сурч заасан мэдлэг бас шингэсэн бахаа гэж бодож байна. За баярлалаа шүү ах та. Гэрэл хамт ирсэн баярлалаа. Миний дамжуулах цахилгаан дамжуулах үндсийн сүлжээ компани найзууд нь ирсэн байна. За бүгд нь баярлалаа. За энэгээр бас манай гэр бүлийн найзууд атар маань бас ирсэн байна. Бануураас ирсэн бас багын найзууд маань бас байгаа. За энд яг 10 жилийн өмнө найзууд энд сууж байна. Миний одоо бүх зүйлийг л мэддэг хүмүүс гэсэн шүү дээ. Одоо тэгээд нуугаа нохоо гэдэг шиг. Хар багын найзууд нь баярлалаа бүгд. За энд миний царай хүмүүс байгаа ах гэж бодож байна. Аавын талын юм ах нар эгч нар тэ эхнэрүүдтэйгээ бүгд ирсэн байна. За бүгд нь баярлалаа. Зүгээр наач жоохон зайн болоод байна. Авцсан болохоор ээж хүүхдүүдээ хувцас. Би нөгөө өдрөө За эсвэл жоохон наашаа тавьчих. Наашаа жоохон ойрчих. Тэгэхгүй жоохон зайн болоод байна. 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 Цэвэнгой байгаа юу? За та бүхэндээ энэ өрөөний төргий энэ сайхан баярт өдөр цаг заваа зарцуулан хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд манай өхний одоо энэ ширээнд болохоор дандаа манай хатан хүмүүс сууж одоо маань нөхөрчин болохоор айлын 10 хүүхэдтэй айл 7 дахь хүү гэж түрүүн танилцуулсан байгаа. Тэгээ хамгийн том ах Эрдэнэ цагт. За энэ хамгийн хишиг нэмэх тийм үү. За тавчаа явна гэсэн мэнэ. За энэ тийм байна. За нөхрийн талын ах дүүнэр гэр хүргэнүүд содгийн энэ доктор манай миний талын төрсөйч хүргэн ах болон манай наагцэгч манай аавын дүүгийн нөхөр гэдэг дандаа миний талын хүмүүс байгаа. Чараас на ээжийн дүүнэр тэгээ хүүхдүүд нь за энэ бас манай юм. Одоо нөхрийн талын дүүнэр нь үеэл дүүнэрээ Бирэгийн үеэлүүд би болчих байж байгаа үеэл. Наачуд байна. За наашаага болохоор манай Бирэгийн маань ажлын хамт олон 10 жилийн зааг багын найзууд байх шиг байна тийм үү? Тий. За энэ ширээнд болохоор манай 10 жилийн ангийн хүүхдүүд сууж байсан боловч тал нь байхгүй. Энд манай үеэл их нэртэйгээ сууж ийн ингээ манай 10 жилийн бид нар сууж байна. Энэ сургууль сурч тэгээд саксны манай багийн охтууд тэгээ ер нь саксаар холбогдсон бүгдээрээ саксчид тоглосон. Бүгдээрээ нэгтлэнгууд ябагийн охтууд. За ийш болохоор манай хаан банкны амт нөхдүүд маань байна. За би хаан банкнд
ороод маркетингийн газар болон доктортой хөгжлийн газар гэх хоёр газар ажилласан. Тэгээд маркетингийн газар, доктортой хөгжлийн газрын хамт олонны маань төлөөлөл ирсэн байна. Жишээ болохоор манай бас санхүүгийн ангийн охтууд байгаа. Энэ талд болохоор нөгөө хоббигоороо нийлсэн саксны охтууд, энэ талд болохоор яг ангийн охтууд байгаа гэсэн. За тэгээ ийшээ болохоор өстой жинхэнэ цуглуулганы гарууд байна да гэд. Энд чинь манай 100 гарагийн бүр багын найзууд байгаа. За ингээд бас 10 жилийн ангийн хүүхдүүд, багын найзууд, шороо мороо идэж өссөн гарууд гэж сууж байна да. За ингээд болцсон уу? За баярлаа. За ингээд энэ сайхан айлын том хуваалж нь хороолох дээр төрсөн энэ сайхан залуу маань сэтгэлийнхээ мөгийг одоо энэ тайсан дээрээс ээждээ зориулж үг хэлнэ. Баярлалаа ээжээ. Намаа өсгсөнд. Гайхалтай. За ээж нь ер нь уурч гин үү? Уурхаараа чамайг загнадаг уу? Хичээд намаа хий гэж гин үү? Чамайг загнахаар яг юу гэж хэлдэг вэ? Баахан үг. За ясуу юу гэдэг жихнийг надад хажуугаар хөнгөлдөг байхan л тээ. За тэгвэл ээж чамайг өглөөлөхөөс ирэхдээ яаж дууддээ? Сэрэдгүй. За тэгвэл манай баярцаг ирж байна. За баярцаг. Чи ээжийнхээ ямар хоолн дуртай вэ? Бухаа. Аха. За сайн байна уу манай баярцаг. За ингээд өнөөдрийн тайзан дээрээс хайрт ээжтэй зориулж сэтгэлийн үгийг хэлнэ үү мэдөө? Сэтгэлийн үгийг хэлгөө. Баярцаг. Чи дахиад дүүтэй болох уу юм? Дахиад ер нь хэдэн дүүтэй болъё гэж бодож байна? Нэг баха. За хоёр одоо ямар дуу болох гэж байгаа вэ? Апэти. Ямар дуу гэсэн бэ? Апэти. За ойлгосон та бүхэн маань. За апэти. За ингээд Bruno Mars нэг юм билээ. Rose тий. За энэ дуу зориулж дуулах юм байна. Нэг микрофон. За. 정이가 좋아하는 랜덤 게임 랜덤 게임 게임 스타트 아파치 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 Kissy face sexy bomba I'm trying to kiss you for real red heart that's the money Come give me someday I can be. Don't you want me like I want you, baby?
Ээж танд хайшаа шүү. За дахиад нэг эсэлчээ. Ямар гоё эсэлт юм бэ? За өдөр алгадчихъя. Гайхалтай сайхан байна. За тэгээ. Өнөхөр бас хэвлэх юм биш дээрээсээ. За гээд монголчууд маань бас эртээр үеэс бойтгны ястал гэж хийдэг байсан. Энэ юу гэхээр хүүхдийн маань хөл хордон зам мөрөн тэгш эрүүл саарал өсөн байж байхад болтгоо гэсэн утга өрөөлтөөр монголчууд бүхэн маань одоо бойтгны ястал гэж хийдэг байсан юм аа. За одоо ингээд энэ цагт маань одоо бойтгны ястал маань бас яаж ирсэн бэ гэхлээр ээж бодох хүсэлтэй ч юм ээж болоогүй хүмүүс байгаа юу? Ээжүүд байна уу энд? Бүгд ихэнх нь ээжүүд байгаа тий. Адар тэхийн одоо 4 хүүхэдтэй болох ч юм сонирхолтой хүмүүс байгаа юу? За тэдгээр хүмүүсийн бүгдийн өөрөө яг энд хүрээд та бүхэн маань ээж болохыг хүсэж байгаа. Адарт ихийн одон авахыг хүсэж байгаа. За тэгээ өөр хүүхдүүдээ бас эрүүл сард өсөн байшиг хүсэж байгаа хүмүүс байд бүгдээр ингэ болж та бүхэн гараад ирээрэй. За тэгээ гол 1 2 3 гэхээр шүү. За тийш. За гоо автомат бүжиглээд өгөөрэй. Бүжиглээ. За бана бэрэ битно. Дэг. Хайрин. Ора. Хоцна. 함께 오지 지능이래. 자 부지대. 자 부지대 뒤에. 자, 네. 허이리 원어 이. 아, 진짜 좋은 거 잘했다, 보다. 그래, 잘 들어갔어. 잘 들어갔네. 자, 사면호. 자, 어리고 텐쳤노. Орой минь Баатрагийн 10 жилийн ангийнхан найз эхнэр нь байна. 3 хүүтэй дархан мөрөн. Одохгүй одонтэй ээж болсон. За, маш сайхан мэдээлэлтэй зүйл болж байна. 3 хүүтэй дархан мөр маань одонгийн хүүхэд нь охин байх болдог. Нөхөр ногтод аваарай. Нөхөр ногтож аваарай. Нөхөр наанаа. Зодохгүй нойроо сайхан охидтой болно. Нөхөр гаштай сайхан дархан бэр гэдэг бол одоо аав ээжтэйгээ зэрэгцэж бараг ширээ хоймор суудаг гэж ярьдаг л манай ард түмэн маань. За ингээ бүгдээрээ сэтгэлийнхээ үгийг хэлж хүндэтгэл үзүүлж бэлгэн гарлуулах хэмээн та бүхнийг өсч ин хамгийн түрүүнд манай Бэрэгийн 2 талынх нь аав ээж ах дүү нар за тэгээд ингээд найз нөхдөд явах юм шүү. За ингээд Бэрэгээ за тайзан дээр гаргаж ирэх үү. За битүү охинтой гэдэг эсэ хайсан. Тэр бол зэрэг тэр сайхан коуч хүүхдүүд манай Баатрагийн хаан бийг одоо дөрвөн болсон байна.
яаж юм? Яагаад ч вэ? Дөнгөж хичээл гэдэг байна шүү дээ. Одоо дөнгөж 2 дахь болж байгаа 3 гэж хэлсэн шүү дээ. Яа энэ. За босгүй юм аа. За бүгд найзуудаа. Зөвлөе. Санаж байна уу даа минь амраг сэтгэл чинь нүцэн өдөрхөнгөө Зихэнд хорсон хардах сэтгэлэгчээ Сайдыг мэдээлүүлэх бидээ Өсөж байна уу даа минь ханга Учирсан бүхэн Босый. Хүсэж амьдрах хорвогийн энэ бүдээс хайрлах бүхнээ өгье хайсах хүсээ надад хийлээч Сэрцалуухан насны чинь очраа Биби чамайг харахгүй юм ба Биги амьдрах минь хайраараа сохорч Энэ хорвоо шиг хазар үгие Үдшиж бүрийн сэрэн зүдэнд чинь Үлдээж хоцрыг би чамтайгаа Үнэнч гэж хэлсэн харам мөгийн чинь Үрдийн идэглээ би өглөө Үзэл хайрлан намайг дивэж Сэрцалуухан насны чинь очраа Би чамайг харахгүй юм ба Хүсэх оруулчээ Яваад өгөөч гिचнэ Уйлах нүднийхээ харцаа Үлдээж гэж надад хэлэх ёо Сэрцалуухан насны чинь очраа Би чамайг харахгүй юм ба Биги амьдрах минь хайраараа сохорч Энэ хорвоо шиг хазар үгие Хүсэл хайрын остомдоо Бибинэ хайрлан харамлахгүй юм ба Хүний остоо Хүсдэрэ дутож Хам хорвоо шиг хазар үгие Хам хорвоо шиг хазар үгие Хам хорвоо шиг хазар үгие Баярлалаа. Ордоор ихийг ихтэй. Тэгэхээр бас урдгийн гэр бүл болохоор ийм сайхан аваас харагдаж байна. За одоо ингээд нийт ирсэн зочдод маань зочдынхоо дунд азтан тодруулъя гэсэн юм аа манай Бэрэ Баатар хоёр маань. Та бүхэн маань дэлгэцэн рүү анхаарлаа хандуулаарай. Дэлгэцэн дээр та бүхний маань бүгднгийнх нь нэр нь бичээстэй байгаа. За тэгээд тэр нэрэнд рэндомор одоо эргэж та бүхний одоо нэр гарч ирснээр азтан болох юм маань. Энэ өдөш 3 азтан тодорно. За азийн шагнал маань бол маш өндөр шагналууд байгаа. Ингээд бүгдээрээ сайхан азтан тодруулахын урд яах вэ гэхээр эхлээд нэг сайхан доктор бүгдээрээ. Нэг сайхан докторч хондгоо. За ингээд эхлүүлээ. Энэ чи 3 дахь хатсан хамгийн анхны хатсан шүү. Тэдгээр сайхан бэр. За бэр тэдгээр сайхан байна уу? За бэрийн тадын тэдгээр сайхан юм байна. За сайн байна тэдгээр сайхан.
Сайн барьж байна. За та бүгдээ энэ өрөө мэд өгье. Тэгээд дадсан бол маш их баярлалаа. За ингээд 4 Kids хүүхдийн хувьсны дэлгүүрийн 200,000 төгрөгийн ихээр цэрэн найдмат. За бэрийн талын цэрэн найдмат юм байна. Баяр хүргэе. За хэдэн хүүхдтэй вэ? 2 хүүхдтэй. Тэгээд бэрээдээ Баатараа гэр бүлд нь ад жаргал хүсье. Өршөө илүү өнөр өтгөн айл болоорой гэж өрөөё. За баярлалаа. За ихүүна бэрцгийн манаа Эрдэнэ төгс ах маань өнөөдрийн супер ацсан болж баяр хүргэе. Ингээд ацсан болдоо баярлалаа. Энийг дахиад явуулчих дараагийн хүнд нь энэ дэлхийг шилжүүлчихье. За тоош. За манай Баатаргийн 10 гэрэнгээ өгдөө. За миний нэг авцанд нүргэж өгöd байх болохгүй. Тэгээд манай талаас авсан авцанд манай найз байлаа. Бар багын минь найз байгаа. Миний аавсыг заасан баярчил багш маань энд аргын үлдээчлэн хийж чадаагүй. Миний аавсыг заасан баярчил багш маань хүү аа. Найздаа маш их баярлж явдаг шүү. Бас тэгээд сэтгэлээр байдаг үгээ хэлнэ. За энэ өрөө хуран цугсан Баатар бэрээ хоёрынхоо аав ээж, ах дүүс, хамаатан салан, найз нөхөд нэг цугласан бүхэл хүмүүстэй энэ өрөө халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Тэгээд Баатар бэрээ хоёртоо бас нэгдүгээр удамгаа аваарай гэж хүсэж өрөөж байна. За сайн байцгаана уу? Гарч ирэхээс өмнө ч тийм. За сайн байцгаана уу? Хонда сонсъё. За тэгээд бэр цэцэгтэй Бануур гардны эрдэнэ ахаас нь бэлэг болгож байгаа шүү. Тэгээд дүүдээ хайрцаа шүү. Аз шараад хүсье. Гэр бүлд нь хамгийн сайн сайхан хүсье өрөөг юм хүсэж байна. Ингээд та бүхнээс хамтдаа дуудахыг хүсэж байна. Угаасаа явна тий. Хөөс хөлийн найзууч гоё юм байдаг тий. Хайртай найзаа, энэ найз мондөр шүү. Найзууд баярлж явдаг шүү. Одон Монголын заяаг холбож, өргөт Монголын хүйг холбож, дэлхийн чиний амьдралтай эцэс сурд Монгол түмний удмыг гаргаж, тагнаж, урмыг залгуулж байгаа бэр цэцэгтэй зориуллаа. Жохон юм чи дээ. Сайн дүүсээ. Монгол улсын төвцгээс мэдчилж MCC-гээс Америкт нэрэн минь биди хайр гихгүй би амар байна уу амьдрал яг үндэ хивэндэ зүтгэж бүгд л хэрэндэ хичээж байгаа нэг нэ дэмжээд өг хүссэн хүртэл дэмнээд амар байна уу амтсан уу ажил төрөлгээ завгүй гүжинөө их тутгаас анаад хэцүү байна уу хол газар хүний нутаг минь цооноо яаж чадсан ганцхан эрдэнэ юм шүү тий. Гэргээд тэгээд цуг шүү тий. Өнөө эрдэнэтэй зориулсан санаад шүү. Би найзууд тусдаа тийм айгүй айтайхан залуу шүү. Арай эртхэн байсан бол аваар суучсан гэж олон хүн мөрөөдсөн залуу байгаа. Зягц тавхны өмнө дуучин рунаг өрч байна. Тэгээд Хэрнээ мод хамстаа байхдаа хоёр зүрхний химнэлээр захилна. Хисваби тэнд ашгүйсэн хамгийн аргахан чимэлвэ. Хүйтэн мөртийг би чамд зориулах. Их чамтай тэр үед үчсэж байгаа. Нэг төлгөн чимэн амьдралын хэрэглэгээ энэ хор фокин алтнаар шигэ намайг хахах үед
зүрхийг нь чагна хайр минь тусахгүй амьсгал хураатал ирээдүйн минь гэрэлтэж байна урд минь дурай Мисанжино намайгсэн сайхнино зүдэ манжино харин тэрэ дусхимо хэмжиж минь гарч ирсэн хамгийн том аял хантаж минь болохгүй хараа би зовоохгүй хантах хүмүүст чинь хизэж би нүлбэн сунгахгүй дараагийн манай машин дэргээ байна. Тэгээд сэгсрээд. Oh shit, they say it's just a bit. Someone wants to walk you home still. What is that? I'm not going to do it. Oh, what you hear? What you want? That's the truth. You don't like it. I was not. I'll teach you some. I'm going to
Сайн сайхныг өсөөрөө ёо. Хотлын үрс маш олон болтгоо.